За тэгэхээр би танарт амар гоё юм хэлэх чинь заяа. Юу ихлээрээ штэ. Хэрвээ мөрөөдлөө биелүүлэх байгаа, эсвэл ямар нэг юм хүсэж байгаа, тэрийг бүр амьдрал чи яг тохиолдосоо гэж бодож байгаа хүн байвал улаан тэмдэглэлийн дэвтэр ав гэж зөвлөё. Намайг 10 жилд одоо хүүхэд байхад нэг багш хэлжсэн бохгүй юу, ингээд бичгтээ улаан дэвтэр дээр бичих юм бол тэр хүсэлжэн бүр зоолттой биелэн 100% биелнэ гэд. Тэгээ би юусоо амар олон жил тэрийг юусоо анзаараагүй зүгээр ингээд бичээл яваад байсан бохгүй юу. Одоо энэ миний хуучин дэвтэр байна. Тэгэд хамгийн сонин нь штэ энэ дэвтэр дээр бичсэн байсан миний бүх юм бэлтгэсэн байжээ. Би тэгээ тэрийг мдээгүй хүн чинь ингээм амьдралынхаа дунд юу мэддэггүй юм штэ. Тэгсэн чи яг үндэ ингээд олон жилийн өмнө хүсэжсэн юм ингээд яг бэлчдэг юм байна. Тэгээ ялангуяа мэдхгүй мухар цэцэг юм уу юу чинь ямар ч гэсэн улаан дэвтэр дээр хэрвээ бичих юм бол бэлдэг гэж яг үний юм шиг байна. Тэгээ явж гайс би дахиад нэг шинэ улаан дэвтэр авсан. Тэгээ та нар ч гэсэн нэг улаан дэвтэр аваад зүгээр л бичээд үзээрэй. Тэгээ магадгүй 3 сар 6 сар жилийн дараа ч юм уу тэрийг уншаад үзээрэй. Бэлдсэн байж магадгүй шүү.